Шимт орцтой баярын ширээний бүтэн дахиа. За өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой орцыг зааж өгнө. Тэрний юу гэхээр бүтэн дахиа. За энэ дээр бол яаж хэрхэн шарах вэ гэдэг маш энгийн мөртлөө амархан жорыг та бүхэндээ тайлбарлаж өгье. За хамгийн түрүүлээд бид нар масл буюу цэцгийн тос, дээрээс нь парсли, сонгон хэрэгтэй болно. Take a look at the 5 and 10. Listen and once again. Дахины мах хас хоёроо ерөөхдөө бол ингэ хөндөөлж өгнө. Хөндөөлж өгснөөр дээд талын дахины цээж бол мэдээж дахины бүтэн махны хамгийн цул махтай хэсэг гэдэг. Тэрэндээ амтан шингээхийн тулд бид нар энэхүү гой амталсан шанзаа fried chicken сүмсээр мэдээж амталсан шүү дээ. Тэрэн дээр бол гой хийгээд өгөхтэй тэхийнхээ өмнө ийм засруудыг гараараа гаргаад өгнө. За ингээд шанзаа дээр нь хуваагаад тийм. За одоо ингээд яг ногоон болон нэг гоо шанзнууд нь ингэж тараагаад өгөх хэрэгтэй. Дотор нь бол мэдээж дахиад гоо шанзыг бэлтэнэ. Тэрний юу гэхээр дотроосоо гичний сүмсээр гоо амтлана. Гичний сүмсээр амтлахдаа баг зэргийн нөгөө гिचмэн бол нэг зүгийн балтай учраас чихэрлэг амтыг өхөөс гадна тийм үү утсан зүйлийг хийж өгн. Тэрний юу гэхээр баг зэргийн зайц хийж өгнө. Тэгээд ихлээр үнэхээр гоё амттай болж өгнө. За дахины махаа бид нар дотроос нь амтлах хэрэгтэй. Тэхийн тулд баг зэргийн гоё утааны амт болоод гоё шасан амтыг мэдрүүлэх нь хамгийн гоё гэсэн үг. Тийм болохоор махны амтанд маань чихэрлэг болоод зүгийн балтай гичний сүмсийгээд бид нар ашигласан амтны хувьд за та бүгд маань үнэхээр хийж үзээл өөртөө мэдчих бах. Дээрэс нь халуун чинжүү болоод улаан лойл лимоныг ашигласан байгаа лайм тий. За одоо бүгд хийцгээе. За мэдээж дотроос нь амтлахын тулд мэдээж тортолт нь маш гоё. Бэлтцүүдээ гоё хийгээд өгнө. Нэг мандаринаар гоё таглаад өгнө. За гадна талын хальсыг баг зэргийн хамаад хөлөөр нь хаалт хийдэг. Үүнийхээ дараа утас бэлдээд нэг нь ороолоо. Давхар ингээд өгөхлөөр яг дотор хийсэн шанз маань бас халиад гараад ахгүй гэсэн бас нэг арга. За ингээд бэлэн болсон шимт орцсон юм аа. Шинэхэн баярын ширээний бүтэн дахиа. За ингээд шахшгүй дийцгээе. Өнөөдрийн хувьд бүтэн дахиа. За бүтэн дахиаг бол fried chicken сүмсээр амталснаас гадна гичний сүмсээр бас амталсан байгаа. Хоёр төрлийн сүмсийг оруулаад амтлаад ирэхээр ерөөхдөө бол дотор талаас нь бол гичний сүмс, за гадна талаас нь бол fried chicken буюу яг дахины махан зөгцсөн төгс сүмс гэсэн үг. За тэгээд дотор талд нь бол мэдээж олон төрлийн ногоонуудыг хийж өгсөн. За чимэглэлийн үед гэх юм бол тайм, розмарин болон зүгийн балтай улаан лойлоор амталсан байна. Та бүхэн баярын ширээндээ туршаад үзээрэй. It's beginning to look a lot like Christmas. Toys in every store.